бид бүхэн ямар амжилтанд хүрсэн, за түүнийгээ яаж батгах юм, за ямар бас биднэрт тулгамдсан асуудал байгаа юм, энийгээ яаж даван туулах юм бэ гэдгийг бүх шатны энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагууд, бодлого тодорхойлж байгаа байгууллагууд, за мөн донор байгууллагуудтайгаа хамтран ярилцж байгаа зөвлөгөөн байгаа. За энэ зөвлөгөөнд маань нийтдээ танхимаас бол 180 хүн оролцож байна. За онлайнаар Zoom-ээр бол нэг 500 орчим хүн бол оролцож байна. Эхнэрийн тусламж үйлчилгээ бол эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламжийн тухай хууль, за үүнтэй холбоотой хуулиудад эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд дээр бол зохицуултууд байдаг. Энэ бол зохицуулт бий. Гэхдээ илүү бид бүхэн энэ хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах, эхнэрийн эндэгдлүүдийг бууруулах, өөрөө эхнэрийн эндэгдлийн статистик төвшин бол тухайн улс орны хөгжлийн нэг гол үзүүлэлт байдаг. Энэ дээрээ бид бүхэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс ч тэр манай улсын урт хугацааны бодлогын бичиг баримт бол 2050 дайрч тэр тийм ээ эхийн эндэгдлийг ямар түвшинд 2030 он 50 он гэхэд бууруулах юм, нэрийн эндэгдлийг ямар хэмжээнд хүртэл бууруулахын гэдэг зорилттой тавьсан байдаг. Энэ зорилтондоо хүрэхийн тулд бид бүхэн бас эрх зүйн юм илүү чадвартай зохицуулт хэрэгтэй гэдэг үднээс их хүүхдийн тусламж үйлчилгээний тухай хуулийн эхний төсөл бол ингээд ажлын хэсэг бол ажиллаа явж байгаа. Энэ тухай бол бас ярьсан байна. Манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шинэ барилгын ажлууд бол хийж байна. За энэ бол манай хүүхдийн эмнэлгийн амбулаторийг 5 давхар тусдаа бас шинэ барилга баригдаж байгаа. За ингэснээр манай амбулаторийн 1 давхарт явагддаг тусламж үйлчилгээний хүртээмж маань сайжрах юм аа. За хоёрдугаарх нь их барихын эмнэлгийн амбулаторийн 1 давхрыг бол 4 давхар шинэ бас амбулатор барьж байгаа. Ингэснээр Монгол улсын хэмжээнд ноцтой хүндэрсэн эхчүүд болон шаардлагатай ургийн гажигтай зорилттой бүлгийн эхчүүдийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмж маань сайжрах юм аа. За дараагийн асуудал бол их засварын ажлууд байгаа. За манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 1985 онд баригдаж барилга хүлээж авсан. Үүнээс хойш бол сантехник болон их хэмжээний засвар бол бүрэн засвар хийгдэж байгаагүй. Хэсэгчилсэн жижиг засварууд хийгддэг байсан. За энэ удаагийн засгийн газар бол манай сантехник холбоо тохиолдол мөн барилгын засваруудыг бүрэн шинжилгээр хөрөнгө оруулалтуудыг хийгээд засварын ажил эхэлсэн байна. За эхнээсээ бол их барихын эмнэлгийн амбулаторийн 4 давхрын суурь нь бол тавигдсан явж байна. За хүүхдийн эмнэлгийн амбулаторийн тендер бол эрүүл мэндийн яам дээр зарлагдаад ингээд барилгын компани шалгараад хуулийнхаа хугацааг хүлээж байна. За засварын ажлаас бол төрхрөөний засвар бол хийгдээд ер нь бол 2 хоногийн дараа бид нар төрхрөөгөө хүлээж авах гэж байна. За төрхрөөний засвар бол дэлхийн жишгт нийцсэн төрх тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор хийгдэж байгаа нийт. За хүүхдийн тусламж үйлчилгээнд дээр бид нар хүүхдийн мэсцэлтийн тусламж үйлчилгээг дэлхийн жишгт хүрэхийн тулд энэ жил элэг шилжүүлэн сулах мэсцэлийг бас хийсэн байгаа. Мөн хавдрын тусламж үйлчилгээг бас сайжруулах зорилготой төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. За эхний байдлаар бол бид нар зөвлөлдөх уулзалт, салбар бүрийн зөвлөлдөх уулзалт дээр шат дараалалтай арга хэмжээнүүдийг аваа явж байна. За яг өнөөдрийн зөвлөгөөн бол доктортой хөгжил ба эхнэрийн эрүүл мэнд гэж байна. За ер нь манай аймгийн Булган аймгийн эрүүл мэндийн салбарын хувьд бол хамгийн доголдож байгаа үзүүлэлт маань 0-5 насны хүүхдийн эндэгдэл. За 0-5 насны хүүхдийн эндэгдэлтэй 0-1 насны хүүхдийн эндэгдэл. За 0-1 насны эндэгдэл дотроо перинатал буюу 7 хоногт ийм эндэгдэл бол их давмгаалж. За энэ дээр бол эрүүл мэндийн салбарын онцгой анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны шинэ хөгжлийн зам хөтөлбөрийн эрүүл мэндийн зорилтод эрүүл мэнд гэсэн хөтөлбөрийг тусгаалan боловсруулан гаргасан байгаа. За энэ хөтөлбөрийн эхний зорилт нь эхнэрээд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, нэн ялангуяа аймгийн хэмжээнд тууштай буурахгүй байгаа 0-1 насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр ингээд заалтууд бол орсон. За ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ер нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эхнэрээд үзүүлэх тоног төхөөрөмж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж бол сайжилсан. Хэдийгээр сайжилсан ч гэсэн жирэмсний хяналтын чанартай холбоотойгоор хүүхдийн эндэгдэл бол буурахгүй байгаа. За манай аймгийн хувьд бол сүүлийн 10 жилийн байдлаар эхийн эндэгдэл гараагүй. Эхийн эндэгдэл гараагүй ч гэсэн нарийн эндэгдэл маань тууштай буурахгүй байгаа. Жирэмсний хяналттай холбоотой. За тэгэхээр энэ чиглэлээр бол бид нэр нийт орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхаа сургах, жирэмсний хяналтыг сайжруулах. За дээр нь бол эхнэрээд үзүүлэх тусламж үйлчилгээнд дээр илүү анхаарлаа хандуулж олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудыг бол бэлтгэсэн байгаа. За тэгэхээр аймгийн хэмжээндээ нийт
одоо 95 олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг бэлтгэж, за энэ эрүүл мэндийн ажилтнуудаа гарын авалгаар хангаж, за тэр гарын авалганы маань одоо 60% нь одоо их найраад үзүүлэх тусламж үйлчилгээ, за нийгэн ялангуяа жирэмсний хяналт, жирэмсэн ээжүүдийн аюултай шинж тэмдэг, за гэр бүл төлөвлөлт нөхөн үржихүүгээд бүх зүйлийг бол тусгасан. За тэгэхээр олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд маань эрүүл мэндийн байгууллага одоо иргэдийн хооронд нь холбох гүүр болж явна. За тэгэхээр цаашдаа бол энэ дээр бол илүү их одоо үйл ажиллагаанууд бол сайжирна гэж бодож байна. За өнөөдрийн зөвлөгөөний хувьд бол маш чухал асуудлуудыг хилэлцэж, за салбар хуралдаанууд болж, за яг энэ дээр бол одоо нөхөн үржихүү, гэр бүл төлөвлөлт, за дээр нь их найрaan тусламж үйлчилгээ, нэн ялангуяа их найраад үзүүлж байгаа тусламж үйлчилгээний санхүүжилтгээд ингээд чухал асуудлууд бол яригдж байна. Тэгээ зөвлөгөөний дараа бол томоохон хэмжээний бол зөвлөмж гарна. За зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр бол орон нутгууд бол үйл ажиллагаагаа орон нутгийн онцлогтой тохируулаад явуулна гэж ингэж бодож байна. За ер нь бол манай аймагт бол нэг жилдээ 10 гаруй одоо 0-5 насны хүүхдийн эндэгдэл гардаг. За тэр дундаа одоо 0-1 насны хүүхдийн эндэгдэл маань нөгөө 7 хоногтой гэдэг нь за энэ бол бүтэлттэй төрж байна. За тэгээд шаарлалт, за дээр нэг амьсгал ачаал гэж ярьдаг. За эндээс үүдсэн. За энэ нь бол ерөөсөө цаашдаа гол нь бол ерөөсөө жирэмсний одоо хяналтын чанартай холбоотой. За ээжүүд бол их жирэмснийхаа хяналтанд цагтаа ордгоо. За цагтаа бол одоо яг хяналтын эмчтэй 7-8 удаа бол үзүүлэх ёстой бол 7-8 удаа яг хяналтын эмчтэй үзүүлдэг. За энэ бүхэнтэй бол холбоотой байдаг. За тэгэл яг төрөх үед бол ингээд бүтэлтүүд гарч ирэх ийм асуудлууд байгаа. За дутуу няраа. За мөн одоо дутуу нярааг бол орон нутагт бол их сайн эмчлэх сүрбакнат эмчилгээ гэдэг бол нэвтрүүлсэн. За энэ сүрбакнат эмчилгээг нэвтрүүлснээрээ за бас ингээд олон няраануудыг ингээд аварч чадж байгаа. За одоо ингээд сүрбакнат эмчилгээний маань амжилт бол одоо 50% таа явдаг. Одоо жишээ нь 6 няра дутуу гарлаа гэхэд одоо 3-ыг нь бол ингээд бас амжруулж чадж байгаа. Ийм онцлогуд бол байгаа. Тэгэхээр ер нь бол ерөөсөө энэ бол жирэмсний хяналт. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш. Энэ бол нийт одоо салбар дундын хамтын ажиллагааны хамтын ажиллагаа гэж боддог. Яагаад гэвэл одоо ээжүүд бол ингээд декретээ авахгүйгээр бараг төрөн төрөлтөө ажиллаа хийгээд явж байдаг. Энэ бол маш их нөлөөлдөг. Одоо нэг ялангуяа шарлалтанд нөлөөлж байгаа. За дээр нь ураг бүтэлтэй төрөх. За тэгээд одоо ээжийн нөгөө биеийн байдал хорлогноос аваад одоо тухайн хүүхэд бол ямар нэгэн байдлаар одоо эмгэг гажигтай төрөх ийм асуудлууд бол байгаа. Тэгэхээр энэ дээр бол аль талдаа л онцгой анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Өнөөдрийн үндэсний 5 дугаар зөвлөгөөн дээр манай их нэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс нэрэн эрт үеийн энэ шаардлагатай тусламжийн хэрэгжилтийн байдлаар бид нар одоо хэлцүүлэг хийж байгаа. Тэгээд нэрэн эрт үеийн энэ шаардлагатай тусламж гэдэг нь одоо их нэрэн асуудалд бол маш чухал. Хүүхэд эхээс гарахын өмнөх төрөлтийн үеижил ажиллагаа эхлээд төрсний дараах 2 цагийн хоорондох л ийм процессыг л эрт нэрээ үеийн нэн шаардлагатай тусламж гэж байгаа. Тэгэхээр хүн төрөхөөр яг төрөлтийн үеижил ажиллагаа эхлээл өвдөж эхлэе гэж ярьдаг шүү дээ. Тэгээд л өвдөж эхлэхээс ахуулаад яг төр дуусаад төрөх орон дээр өнгөрөөдөг 2 цаг биш. Энэ хоорондох хугацаанд л нэрээд бол үзүүлэх маш чухал 10 алхам байдаг. Энэ алхам бол яаж эхлэх вэ гэхээр л эхийг өвдөж эхлэхдээ л одоо зөв амьсгалаас ахуулаад зөв гараа угаах, тэгэл зөв дүүлэх тийм ээ. Тэгээд хүүхдийг гарангуут нь тохирсон температурт ээлтийн орчинд хүлээж аваад хүүг хөндөөд эхийн хөвлөө дээр чэйжин дээр тавьж арьс арьсаар сүргэлцүүлээд дулаан алдуулахгүй ингэж байлгаад тэгээд өөрөө аяндаа нэрээд хөхөх рефлекс үүсэхээр нь яг одоо эхээс нь салахгүй байсаар байгаад амлуулаад тэр хүүхдийнхээ ангир уургийг хөхүүлээд тэгээд дараагийн процесс нь ингээд дулааныг алдуулахгүй хадгалах зорилгоор дулаан газар байлгаад ингээд эхийг орон дээрх буулах хүртэх процесс юм байна. Тэгэхээр одоо манай энэ яагаад чухал вэ гэхээр ерөөсөө нэрээ хүүхдийг бол дулаан алдал байвал те эхийн биеийн хэмжээ температур 37 градус тийм сайхан таатай орчинд байжгаад дараа нь ингээд гинт ингээд гараад ирэхэд тэр нэрээ бол ертөнцид мэдлэгтэй маш их заагтай байдал үүсдэг. Тийм учраас бол тэр заагтай байдлыг арилгах зорилгоор өрөөний температурыг тийм 25-аас багагүй хэмэд тэгээд одоо эхээс гарахтаа мэдээж одоо устай цустай орчноос гарч ирж байгаа болохоор бас дулаан алдах процесс үүснэ. Тийм учраас бол тэрийг одоо үүсэхгүй тулд бол хуурайшуулах тийм ээ бүх бие гарангуут нь ингээд сайхан гарчаад тэр нэгэсэндээ хуурайшуулна хоёртой болохоор ингээд арчиж хуурайшуулна гэдэг чинь нэрэн рефлексүүдийг сэргээж өгөөд амьдрах чадварт нь дасгах
Тэгээ 3 дугаарт нь тэр салиагийн нарчин гэдэг чинь бас амьсгалын замын бөглөрлөө сэргийлэх гих мэтчлэнгээр ингэж анхдагч юм тусламжуудыг үзүүлж байгаа. За тэгээд амлуулна өөрөө рефлекс ээж хэжин дээр байж байгаад амлна гэдэг процесс бол ангир уурга гэдэг нь энэ дэлхий дээр юугаар сольшгүй их өсвөр хүүхдийн нэгэсний одоо сүүний ихэн үе боловч одоо бүх төрлийн дархлааж болдог. Дархлаагийн сэргээж өгдөг. Хоёрт нь халдварт өвчнөөс сэргийлдэг. Хаанч орлуулж болохгүй ийм чухал асуудал байдаг. Ийм учраас бол аль болохоор эрүүл сайн нэрээ аваад л ерөөсөө анхан шатны тэр үед нь л амлуулвал тэр хүүхдийн одоо өсөлт цаашдаа хэвийн сайхан явагдана гэсэн үг. Тийм болохоор их хүүхэд болгоныг одоо зөв амлуулж ангир уургийг амнуулна гэдэг чинь олдшгүй чухал хувь гэж үздэг. За тэгээд ерөнхийдөө энэ нэрэн ихт үе яралтай тусламжин дээр манай эмнэлгийн мэрэгчлэтнүүдийг одоо гол нь энэ тийм тусламжуул эм тарай гэхээсээ илүүтэй ийм л алхам малхмаар зөв үйлдэлийг хийгээд явчвал эрүүл хүүхэд л өсөн торно гэсэн үг. За эрүүл хүүхэд нэрээ ингэж дараа эрүүл хүүхэд болоод эрүүл өсвөр үе болоод сүүлдээ идэр залуу болоод эрүүл их хэцэг болоод тэгжээж ахаад өр төлөө үйлчлэхдээ л эрүүл хүүхэд гарах ийм процесс байдаг учраас амьдралын ийм циклийг анх гарахад нь бид нар зөв тогтоож үзвэл улс их орондоо үнэтэй хувь нэмэр оруулж эрүүл иргэн төлөвшүүлж бий болох л ийм чухал асуудал юм байгаа. Энийг болохоор бол нэрэн эрт үеийн нэн шаардлагатай тусламж гэдэг чинь бол ерөөсөө орхиж болохгүй маш чухал юм байгаа юм аа. Эрүүл хэрэгсээ нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ. Доктортой үйлчлийн зорилт 2030-д нөхөр мөрчгийн тусламж үйлчилгээ хүн амын өсөлт хамгийн гол хүчин зүйлийн нэг байдаг. Энэ хүрээнд их хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгдлийг бууруулах нь улсын бууруулах стратеги, эхнэрийн эрүүл мэнд зэрэг бодлогын түвшин хөтөлбөрүүд зэрэг түвшинтэй харьцуулахад 4 дахин буурч 2015 онд хүрэхээр төлөвлөсөн мэрэгний хөгжлийн зорилт Хэсэг Монгол Улсын их хурлын гишүүн нийгмийн бодлогын манган хорооны дарга хатагтай ануужин болсон өнөөгөр уламжлал болсон Монгол Улсын доктортой хөгжлийн зорилго. Энэхүү зөвлөгөөнөөр бид хамтдаа эхийн эрүүл мэнд, бэлгийн боломжтой тулгамдж буй асуудлаа цаашаа дэвшүүлэх зорилгууд хэрэгжүүлэх арга хэмжээний үндэсний зөвлөгөөнд идэвхтэй оролцож дэмжиж ажилласаар ирсэнтэй их баяртай байдаг. Та нартай бид энэ зөвлөгийн доктортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хүн амын сан нь 7 дугаар хөтөлбөр амжилттай батлуулж 2023 тийг 17 зорилттой энэ үүний 3 дугаар зорилтонд бол их энд манай өнөөдрийн ярилцаж байгаа бид төвшүүлэн тавьсан байдаг. За үүнд бол эхийн эндэлгийг 100 мянган амьд энэхүү одоо доктортой хөгжлийн зорилт бол 2016 оны 1-р сараас бол сэргийлэх боломжтой эндэлгийг боломжит түвшинд хүртэл бас буулгах энэ зорилтуудыг бол тодорхой зааж өгсөн. Тэрийг өөрийн улс орны баримталж байгаа одоо бодлогын бичиг баримтуудад тусган байгууллагын эмэгтэйчүүд өсвөр үеийн эрүүл мэндийн дэлхийн стратеги 2016-аас 2030 он